За тэгээд энд одоо лабораторийн энэ шинжилгээтэй бол би бол маргах зүйл байхгүй. Энийг бол би үнэн бодит зүйл гэж бодож байгаа. Тийм учраас энэ лабораторийн шинжилгээг бол би үнэн бодит зүйл гэж хэлээд одоо бол миний хувьд бол ерөөсөө одоо хариуцлага ярих хэрэгтэй. Би бол одоо 100 жилээр ч юм уу одоо ер нь бол одоо ингээд энэ хариуцлага одоо хүлээхэд миний бие бэлэн байна. Тэгтээ бол их харамсаж байна л да. Яагаад гэвэл би өнөөдрийг хүртэл энэ олон наадмуудад барилдахдаа үнэн шударгаараа өдөө зэрэгтэй хүрсэн. Ихэд одоо би өнөөдөр аптектийн 400 төгрөгөөр зарагддаг энэ имийг хэрэглэх надад бол шалтгаан байгаагүй. Би бол одоо өөрийгөө бол энийг уугаагүй гэж бодож байгаа. Тэгтээ энэ хариуцлагаа би одоо та бүхний өмнө одоо Монголын ард түмэн болон нийт тийм ээ одоо бүх сонирхчдоос яг албан ёсны одоо уучлалт гуйж байна. Гэхдээ энэ бодисод миний одоо яг бие гаднаас миний биед орж ирсэн болохоор би энийг одоо өөрөө хүлээн зөвшөөрж байгаа гэдэг та бүхэнд хэлээд нийт одоо бүх сонирхчд болон одоо Монгол төрийнхаа баяр наадмыг одоо үзсэн нийт үзэгчдээс шин сэтгэлээс уучлалт гуйж байна. Зүгээр одоо залуучуудаа бүгчүүдтэй гэж хандаж хэлэхэд одоо ер нь ууж идэх юм те эми одоо юмд бол одоо энийг бол нэг ширхгийг л одоо надад хольж өгсөн байх гэсэн миний зүгээр дотор тийм хар төрж байгаа. Тэгээд энэ имийг надад уух бол ямар шаардлага байхгүй. Яагаад гэвэл би өнөөдөр Монгол улсын аврах цолтой бүх тийм ээ. Тэгээд дээрэс нь надад 3 үеийн удмын 70 жил манай гэр бүл энэ үндэсний өхөөр барилдлаа. Тэгээ надад хийсэн бэлтгэл байна. Надад хийсэн туршлага байна. Ген байна. Надад энэ имийг хэрэглэх шаардлага байхгүй. Тэгвэл би бол энийг одоо хүлээн зөвшөөрж яа харахгүй энэ надад гаднаас л орж ирсэн байна. Тэгвэл энэ бол миний биеэс үүссэн юм бодис бол юм бол биш байгаа. Тэгээ нийт одоо тэгээд дүүнэртэй, найз нөхдөд, бүгчүүдтэй гэж хэлэхэд доогонгийн контрол өгөхдөө та бүхэн маань одоо ууж идэхдээ маш анхааралтай. Мөн хоол хүнсэндээ маш анхааралтай байхгүй бол одоо маш их зэвүүн цаг ирсэн байна. Би бол өнөөдөр яг энийг ингээд өөрөөр эцэс шийдвэр болгоод одоо барилт гэрхээ асуулаад яг хариуцлага хүлээхэд бол одоо бэлэн байна гэдэг албан ёсоор ингээд та бүхэнд хэлж байгаамаа.